Одоо 10 минутын 3 шиг гэсэн. Би шинэ агаар бодох 3 минутын 3 шиг гэсэн. Тэгээд шинэ агаар бодсон юугаа ахтуу аяг 300 кг самтуу. Түүний 27% зарсан бол хэдэн килограмм самар үлдсэн байх. Бачаараа энэ 300 кг самаа 27 үлдээд 300 кг самаа 27 дахин ихсэхэд 8 минут гарсан. 8 минутаа 100 дахин багсахад 80 гарсан. За 80 кг зарсан харин үлснийг олж болохоор 381 202 гарсан. Энэ үлсэн самбар. Манай баг нийтдээ 23 батлаг болсон. Тэгээ мөнгөтэй бүгдээрээ бүгдээрээ амьдсан. Тэгээд хамтран төлөвтэй ерөөсөө зарбан зөвхөн батлан батлаад хийсэн. Батлан батлаад тийм ээ. За тийм таах. За. Хэмдэрсэн байсан тийм ээ. За. За баярыг бодлогосон хүүхдүүд баярыг. За өнөөдрийн хичээлээр манай ангийн бүх хүүхдүүд ерөнхийдөө нийт 85 бодлого бодсон байна. Багш нь сая дундуур нь явж байгаа хэвчээ хин хэдэн бодлого бодсон бэ гэдгийг харсан. За ингээд сурсан өмнө бид нар дандаа хөвчтөн сурсан түвшний бодлогыг хөвчтөн манай ангийн хүүхдүүд боддог байсан бол өнөөдрийн хичээлээр чадварсан түвшний бодлогыг 52 бодлого бодсон байна. Тэгээд хөвчсөн түвшний бодлого буюу бодлогыг 25 хүүхэд за үлдсэн хүүхдүүд нь сурсан түвшний бодлого бодсон байна. Тэгэхээр бид нар чадваржуулах хичээлийг зохион байгуулснаар өмнөх чадвараасаа хүүхдүүдийн маань чадвар нэлээд агсан байна гэдг нь харагдаж байна. За баярлалаа. За өнөөдөр хичээлээ дуусгая. За хичээл дуслаа. Рапсан стади. За сайн байна уу хүүхдүүд? За тус. За тус. За өнөөдөр багш нь та бүхэнтэй ямар хичээл явуулах вэ, ямар зорилготой орж ирж байгаа гэдгийг танилцуулъя. Би эзэн өргөө татвар сургуулийн 5 дугаар ангийн багш Аринтия гэдэг багш байна. Тэгээ үндгээний хэлбэрийн хичээлийг үзүүлэх зорилготойгоор орж ирж байгаа. Энэ анги маань би өөрөө. За тэгээ хичээлийн амжилттай хэвчтэй савчлаараа хүүхдүүдээ амжилт хүсье. Яа. Шалгалтын төсрүүдээ авчирсан уу хүүхдүүдээ? За тэгээд он хараад авчих.
заамсараа тавьчаад багш нь даатгарын цаа өгнө. Үндэгэний хичээл учраас өөрийгөө сорж амжилтаа харуулцгааж хичээл маань явуулнаа. Зорилго нь болохоор өнөөдрийн хичээл бид нар 5 дугаар ангитай яг одоо бид нар ямар агуулга судалж яваа үедээ тийм ээ тэр юу хийж байгаа бидээ тэрийг энд байгаа багш нартай болон найзуудтай харуулсан сая өгчтэй. Бид нар юу хийж яваа вэ одоо? Өшөө фэшн альтем басгаа яаж яваа вэ? Үрдэгаа хувааж байгаа өшөөтэй юм нөө зүтэй. Тэр болгоныгаа чаддимаа бид нар чаднаа гэсэн эцэгтэйгээ бүгдээр эцэгтэй оролцоогоо таа өгчтэй. Багшийнхаа өгсөн даалгаврын санг ажиглаад сууж бай. Зааш дээр өгдөг 15 минутанд гүйцэтгэх ёстой даалгавар байгаа. Дуртай бодлогоо сонгоно хүүхдүүдээ даалгавраа сонгоод чадах буюу дуртай бодлогоо сонгоорой. Миний өнөөдрийн хичээлийн зорилго болохоор хүүхдүүд өөрсдөө яг агуулга нь бол ардын бутархаан дөрөв үйлдэлээр өөрсдөө ингэж чадварсан байгаа. Энэ чадвараа харуулах, ноцох, хамгаалах, тайлбарлах ёстой процессыг явуулах ёстой. Нэгдүгээр нь хоёрдугаар нь хүүхдүүд процессын бодлого гэдгийг үндсэн 3 бодлогоороо өөрсдөө бодож чадж байгаа, ойлгож гин үү, тайлбарч чадж гин үү, зохиож чадж гин үү гэдгийг зорилго болгож оруулж ирсэн хичээлийн хэлбэрийг үзүүлж байгаа. За амжилттай. Хүүхдүүдийн маань гүйцэтгэж байгаа даалгаврууд ингээд бичлэлээр гарган тавхныг анхаарал хандуулсан гэж байна. Тэг маань хичээл эндийг ийм